Гамтран ажиллагч Батландаалтын дэмжлэг баялаг бүтээгчийн хөгжил. Нанда хөдөө очиод үхэрсааж үзмээр байна гэж замын турш ирсэн. Одоо сарлаг сахна. Сарлаг нь Монгол үхрийг бодвол уулархаг газраар нутагладаг омголон зантай амьтан. За. Тэгвэл энэ л юм. Энэ үсгээс сочоод. Өнгөд саах юм биш тийм ээ. Тийм. Хаванга 2 дүүргэн гэж бодсон. Дэлгэн гэж байгаа юм байна. Суугаад тасчихлоо таа. Найзаа чиний уу хаана? Айлгэл явах. Тэгж байгаа Монгол цаанд Аа за. Одоо санд 3 мөн байна. сууч өрөө. Санд дараа сууч үхэрэндээ тасчихлаа. Айлгэл явах. Тэгтээ энэс бол айлтгахгүй. За. Үхэрэндээ тасчихлаа. Одоо суугаад ав. Санд дараа За чи сууд үзчих. Чи Чи ер нь дэлгэн барьж байгаа л доош нь дэжин хөтлгээд заяа. Мөөмийн хайж байна би. За. Хайгаад олчих. Мөөмийн Таснаа хайна. дараад. За 4 мөн байна. За. Одоо игээд эхлээд тойтлоо хоёр юм уу эсвэл уртлоо хоёр ингээд яг сааж байгаа шүтрүүн шиг доош нь шүтрээд үз. За болж байна. Зулгаач чинь надад аа. За зөв. За ерөнхийдөө нэг тиймэрхүү загвартай л ер нь саана гэсэн үг заяа. Монгол сарлаг хоёр ерөнхийдөө адилхан. Чи ер нь сарлаг цааж үзсэн үү? Би өөрөө сарлаг цааж үзээгүй. Монгол хөрөөл саагаад цайлаа авнаа зундаа. Би ерөөсөө өхөрт цааж үзээгүй. Ер нь Аахных нь. тийм. Хэр вэ? Ер нь сааж үзэх ер нь хэр юм бэ? Жохон хатуул тийм шиг байна. Ер нь гайгүй юм шүү. Монгол өхрөөс арай зөөлөн. Гэтэ арай жижигхэн гэх юм уу? Хэмжээний хувьд. Гэтэ нөгөө сарлаг болохоор арай жохон нөгөө ууртай байх те. Ерөнхийдөө бол ааш зангийн хувьд сарлагч нь жоохон зэрлэг уулаар нөгөө хэрэг бэлчээрэлдэг гэх юм уу? Монгол өхрийг бодоход арай нэг гаршаагүй. Энэ сарлагнууд яагаад ийм зүцсэн бэл? Бүтэр. Гангара. Наадвал ч гэсэн бас хөөх харагдах гэдэгс гангарч Яар чоолк малктэй бас. Тий. Гангамгаас наадвал чинь хийм юмд орно гэсэн ерөөс ямар ч тийм шаардлага байхгүй. Байглаараа. Угаасаа химтэй. Төрхөөс. Тий. Төрхөөс химтэй. Чи нөгөө тэмээ сааж үзсэн үү? Би өөрөө тэмээс аж үзээгүй. Тийм. Би тэмээ сааж үзсэнсэн гэж бодоод байдیں۔ Тийм үү? Тийм. Тэгвэл би чам цаалгана за. Манай аймагч бас гоё амиг байна. Тэмээ их гоё. Тэмээ байгуу. Тэгвэл би тэмээ сааж үзсэн. Монголын 33 их говийн бараг 22% нь манай аймагт байгаа. 28 билүү? Ямар ч тач 20 гаруй говь нь бол манай аймагт байгаа. Тэгэхээр говьд тэмээг байна гэж бол байхгүй. Би чам тэмээ салгана. Одоо илээ нүгээр 10 литр цай чамж уцаа юу? Паах. Нөгөө нэг эрмөлийн гурил биш үү лээ? Сүлийн гурил. Тийм сүлийн гурилаа хийгээд. Тэгээд сарлагын сүтээ цай чамж уна. Чи цайж чадах уу? Чадчих шүү дээ. Амар гоё юмтай чам. Тийм үү? Манай сарлаг маникюрт орсон. Яа. Үсийн жоохон засчултэй. Үснэ угаасаа юм уу? Энэ сардын үсгч вакст нь ч гэж байна. Сайн байна уу та? Сайн. За сайхан амарч байна. Хотыг хөхөд хөдөө ирээд. Сайхан байна уу? Гоё юм уу? Сарлаг сайх гоё юм уу? Сарлаг сайх таалагдчихэв. Би яг анх удаага л ингэж сааж үзэж байна. Би энэ сайхалтын ойлыг хүн байна. За. Хөдөө гарч ирсэн хөдөө юм сайхан байгаа юм чинь энэ нутагт одоо үлдэн үстэй. Нутгийн бэр болоо үлдэх юм байгаа үстэй. Бодож байгаа л болно да. Бодож байгаа болно. Тий. Жахгогийн хувьд хотыг өхөр ирсэн ямар сэтгэлтэй байна? Гоё байна уу? Гоё байна уу? Нэлээд тоног хүлээсэн тэгээд за. Охин маань ирсэн. Тэгээд сарлаг цааж үзмээр байна гэд. Тэгээд би нэг сарлаг саалгаж үзүүлээл. Тэгээл зогсож байна. Дараа нь бас тэмээ сааж үзгээл. Тэмээ саалгана. Гүү саана. Ямаа саажсэн уу? Үгүй би ер нь өмнө нь ямаа өхөр сааж үзээгүй. Яг хамгийн анхных нь ингээд сарлаг сааж үзчихсэн. За. Тэгвэл чи чинь ирээдүй байна. Сарлаг ихтэй сууж саана гэдэг чинь бас том хөдөлмөр байхгүй юу? Манай нутагт одоо залуучууд бас хөдөө ховордож байна. Мал малдах залуучууд ховордож байна. Ингээд залууд хотоос хөдөөрөөгөө ингээд гарч ирж байгаа гэж бол сайхан юу байна. Иймэрхүү байдлаар хөдөөд залуусаа сайхан өрөөлөд гарч иж мал. Одоо энэ өхнийг чи тогтоож явах нь шүү дээ хөдөө. За тэгэл ховын тасардаг юм бол тэгэл ургалал үлдэндээ. За тэгээ. Ургалуулаад үлдэндээ. Одоо тэгэл амлалаа шүү. Тэгээ сургуулаа төгсөөд ирээд энд мал маллаад
бэр болоод маллаад амьдрын. Өшөө сайхан залуучуудыг араалаасаа дагуулад хөдөө амьдрах хүсэл сонирхолтой залуучууд их байгаа шүү дээ. За ах нь энэ шинэ оршоо хөдөлгөөн эхэлснээс хойш нэг юуны баян тухайн хишиг хоршоо гэд хоршоо байгуулаад тэрнийг ахалж байгаа юм. За. Тэгээ нэг 10 гишүүнтэй хоршооноос зээлийн батлан даалтын сангаас даалгуулад зээл авсан. Тэгээд тэр зээлээр мал өсгөн үржүүлэх гэсэн чиглэлээр зээл аваад тэргээр малаа өсгөхөд сайхан байна. Хэрвээ одоо миний хүүхдүүд ингээд хөдөө орон нутагт ирээд амьдрын боломжтой сайхан байна гэх юм бол ингээд сайхан зээлэн хоршоод ийсээд зээлэнд хамрагдаад амьдрах боломжтой. Ийм сайхан юмд амьдрч болох уу? Бодно. Бодож үзэж байгаад бодлоо. Би бас хотод очиод сургуулаа төгсөх хэрэгтэй гэхлээр. Ямар ч сургуулаа төгсөөд тэгээ хөдөө гарч ирээд бэр ууж ирээд сайхан ажиллаараа хөдөө амьдраараа. За. Хоёул тэгвэл хоршооноос зээл авал энийг өөрөө 10 сарлаг авах нь шүү дээ. Аав шүү дээ. Нэг сарлагнаас 10 литр суучих, 100 литр суусаа гэж боддоо. Хоёул 1000 литр цай чанж авах нь шүү дээ. Сүүсэл магшидын ашиглаад яах юм бол хөдөө орон нутгад амьдрал байна шүү. Байна. Залуучууд бол сайхан хөдөө гарч ирэх хэрэгтэй. Гоё юм. За анх уулзахад бол айгаа гоё хоолойтой. Тэгээд хацарнаа хоод тэгэр нүдэнд дулаахан ханагар сайхан биетэй тийм залуу байсан. Одоо ч гэсэн байгаа. Тэг ер нь тэгээд бас яруу найраг талдаа ч юм бас шүлэг мүлэг бичдэг. Өөрөө сонирхдаг гэсэн. Тэгээд ер нь таалагдчихж байгаа. Таалагдсан шүү. Гамтран ажиллагч Батлан даалтын дэмжлэг баялаг бүтээгчийн хөгжил.